Өглөөний мэнд өндөгчээ. За сайн байна уу? Өглөөний мэнд бүгдээрэнд нь мэнд. Хэрхээвтер дараагийнхаа хичээлийг унших гэдэг ороод ирлээ. Өнөө сайн муу бурханлаг ба чөтгөрлөг гэсэн ийм архетиптэй холбоотой сэдвэрээ оруулсан үлгэрүүдээ та нар мэдж байгаа тийм. Тэр сэдвэрээ л одоо өргөжлөлөд ярина. Дараачийн үлгэр бол өнөөдрийн одоо тайлбарлах үлгэр үзэсгэлэн гоо Василиса. Гэтэл үзэсгэлэн гоо Василиса үлгэрт болохоор Баба Яга цагаан морьтныг өөрийнхөө өдөр, хар морьтныг өөрийнхөө шөнө, харин улаан морьтныг өөрийнхөө наран гэж хэлдэг байхгүй юу? Василиса үлгэрт Баба Ягагийн очиод асууж байгаа шүү дээ. Ингээ зам таарлцсан цагаан морьтны юу юм бэ, хар морьтны юу юм бэ, улаан морьтны юу юм бэ гэдгсэн чинь тийм ээ. Тэгэхээр их байгаль өдөр шөнө амьдрал өхөл гэрэл сүдэр сайн муу гэд байгалийн бүхий л хуулийг эрхшигч юм аа. Тийм үү? Их байгаль гэдгийг бид нар их өрөөсгөл ойлгодог байхгүй зүгээр энэ юг Хавуул хатыг л ойлгоод байгаа шүү дээ. дэлхий дээр байж байгаа энэ орчин тойрноо ойлгоод байгаа. Гэтэл энэ чинь сансар орвоо огторгох бүгд багтж байгаа шүү дээ. Тийм. Гэтэл нөгөө эцгийн эрхтэй усны юугаар одоо хит одоо дамгаалж ирж хөгжсөн хөгжлөөс болоод тэр соёлын нөлөөнд бид нар энэ их байгалийнхаа одоо тэр сүр хүчийг мартсан байхгүй. Ичнээн химжээлшгүй эрх мэдэлтэй вэ гэдгийг мартсан. Тэгээд хүний төр либидо шүү дээ, хүн төрлөختний либидо тэр ариун дагшнаа хайж олох тэр төрлөх тэмүүллийг нь энэ эцгийн эрхтэй ёстой нэг бурхантай номын шашнууд юунд тусгаадсан? Өнөө маргааш гадагшин тусгаад тэгээд сансар огторгоо руу тэнгэр рүү тусгаадсан. Одоо тэнгэризм гэж яриад яваалгаа манайх тийм үү? Тэгээ би хэлдэг байсан да анзаарч байсан уу тий. Та нар бити spirituality гэхэд дан бити тэнгэризм яриад байгаарай. Итгэн ихгүй их байгальгүй тэнгэр гэж байхгүй шүү гэж. Зөв. Тий? Тэгэхээр энэ ч юу гэсэн би сая болоод тэр Мари Луиза фон Франц би сая хэллээ л дээ. Мари Луиза фон Францын тайлбарлаж байгааг тийм ээ. Үүнээс үзэхэд бол Баба Яга хуваагдмал хоёрдмал чанартай. Сайн тал нь муу талаасаа ичдэг. Тийм үү? Баба Ягагийн өөрөө ичдэг тэр муу талыг нь ил гаргаад ирэх юм бол жинхэнэ аюул болно гэдэг. Тэгэхээр одоо энэ ген техник гэдэг байгаа хүмүүсийг юу гэж ойлгох бид нар? Мэдсэн хүн ална гэж аваад бишгүй юу? Гэхдээ энэ чи яг энэ төрүүд гэдэг шулан дээр очиж байгаа охин шиг юм хийгээд байгаа байхгүй юу? Нөгөө хүний юу? Өөрөө өөрийнхөө оршихуйг сүйтгэх юм хийгээд байна шүү дээ. Байгалийн жамаас хэтэрсэн өөрийнхөө эрх мэдлээс хэтэрсэн юм хийгээд байна тийм үү? Тэгэхээр Баба Ягад бол зэрлэг талч байна. Гэрсэг одоо domesticated гэдэг тийм үү одоо номхон гарсан талч бас байгаа байхгүй юу? Энэ бол ерөөсөө би санаасаа зохиогоод өөрийгөө багт өвлөх гээд яриад байгаа биш. Юнгийн хилцэн юм байхгүй юу гэхээр ингээд нүүр амаа их буддаг, гойдог, их феминин одоо хитрхи эмэгтэйчүүд бол дотроо аимшигтай ааны бустай байдаг, хариг сэрцгий зэвдэг гэдэг. Магар хатуустгалтай байдаг. Гаднаа ингээд нэг амар ширүүн дөрөн сүртэй мачо ирчүүд нь шүү дээ. Дотроо ч цог одог гэдэг байгаа байхгүй юу? Тэрийг ааны бустай олбож тайлбарладаг байхгүй юу? Тэгээ гаднаа ийм зөөлөн олон даван үггүй одоо хөгшин хөвөө нялх дорой хүмүүст өмг түшгтэй ийм ирчүүд байна да. Дотроо бол мангар хатуу гэдэг байгаа шүү дээ. Өндөр анаар хүртэл би жишээ татаад ярьдаг тийм өндөр ааны тухай дээр Рашида Дин Жовани гэдэг хүмүүс бас бичсэн. Гэхдээ тэд нар бол яг өндөр хаантай биетээр уулзсан биш зүгээр хүмүүсийн хүүхдүүдийн ярьж ирснээр тэр өрлөгүүдийн жанжнуудын дурсаж ярьснаар бичсэн байгаа тийм. Тэгсэн чинь гаднаа бол тийм хадуу ширүүн юмгүй зөөлөн хүн байсан гэдэг байгаа шүү дээ. Бурхныг өөрийнхөө амьдралын азгүй явдалд буруутан бид шүүмжилж болохгүй гэж.
Бурхны бараан толбыг олж хуруугаараа хүрэх юм бол тэр даруй хөрс дэлхий дээрээс арчуулна гэдэг. Эвгүй байгаа ч тийм. Бурхны сүүдэр тал руу шагааж болдоггүй гэсэн зохиомж үлгэр домогт маш их давтамжтай. Дэлхийд ийм үлгэргүй ард түмэн гэж байдаггүй гэдэг. Одоо хүмүүс чинь ингээд яа тий энийг мэддэггүй учраас ингээд бүр одоо зарга нэгэх гэдэг шүү дээ. Тий. Бурхнаас өгөөл амьдралаас тийм үү. Тэ яагаад тийм шудраг биш юм бэ? Яагаад хүмүүс ингээд сайхан амьдралах намайг яагаад ингэж байгаа юм. Ингэж хандж болохгүй гэдгийг үлгэр иймэрхүү маягаар тайлбарладаг гэдэг байгаа байхгүй. Харуулдаг тийм тайлбарлах ш ерөөсөө. Үлгэр бол ийм маягаар илэрхийлээд байна шүү дээ. Jung Man and His Symbols гэдэг бүтээлдээ энэ тухай бичсэн. Өөрийн мэдлгүй өөртөө таагүй юм хийдэг хямралтай нэг эрэхтэй Юнгээс зөвлөгөө авах болсон гэдэг. Юнг анхны зөвлөгөө өгч суухдаа цагийн дотор л тэр хүн сэтгэлдээ өөрийгөө буруутгадаг гүн гүнзгий нууцгай гэмшилтэй болохыг мэдэрсэн. Тэг яагаад ч юм асууж зүрхлээгүй. Энэ дотроо гэмшилтэй өгөө болвол одоо үр ширэнд энэ төр орцсон хүмүүс ер нь ямар байдаг гэж бодож байна тэшгүй. Шантаад байнгын нэг юм сэтгэлд нэг юм хараад болов шиг юм уу ятай юм гэсэн үг шүү дээ. Тод биеэр нь мэдэрдэг байхгүй. Тэр өөртөө засах мэдрэлийн системний тэр дорсаад гэдэг тэр хэвлэр явагч хүйтэн цустай амтны мэдрэлийн юу шүү дээ, салбар шүү дээ. Тэр нь ингээ байнгын идэвччихэд. Тэгээд ийм үлбгэр нохоогоор бол сүүл авчсан юм шиг явж идэг байхгүй юу сан. За. Чи ойлгож байна уу? Мөрөө авчаад ингээд бүр сүлд татсан л гэсэн юм шүү дээ. Хөөл явна гэсэн үг. Тий. Тэгээ ийм хүмүүсээс бид нар боломжлж авах хэрэгтэй байхгүй. Яагаад гэвэл ингэж энэ дорсаал идэвчсэн гэдэг нөхцөлд нь шүү дээ. Эргэж энэ араа ингээ мэдрэлийн араа шүү дээ. Мэдрэлийн араа ингээ солигдсон доо. Тэгээ нөгөө симпатитик руугаа солигдож орохороо амар хүчирхийллээр тесрэмтгий гарч ирдэг байхгүй. Ойлгож байна уу? Хүмүүс энийг мэдгүй учраас үлбгэр хүмүүсийг дээрлэж болно гэж боддог байхгүй. Гэтэл ингээд дээрлэхсэн чинь аимшигтай гарч иж мэдэх байхгүй. Тэгээд нөгөө чөтгөө ярьдаг шиг нөгөө секц мэксэлдэг юм яваад хүчээ нөгөө чимээгүй юм шиг мөртлөө цаагаараа хүчтэй мухамхаа нэг яваад байдаг байна шүү дээ. Тэр юугаа байж болно. Одоо ер нь тэгээд бас ийм үлбгэр байгаа ийм дорсаад мэдрэлийн системэнд ингээд идэвчсэн байгаа хүмүүсээс бид нар ер нь болгоомжтой харьцах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол энэ ч ингээд эмнэлэгт бол мэдрэлийн эмчнэр бол аягүй сайн мэддэг психиатрын эмчнэр яадаг гэхээр ингээд яа тий. Амар галзуураад ахаар нь авчраад яваач штэ. Өчигдөр тайвшруулах дараа тэгээд нөгөө хүлдэг орон дээр ингээд хөвтүүлчихсэн штэ. За тэгчин гууд эргээд ингээд мэдээ орлоо штэ. Эргээд мэдээ орохдоо ингээд амар тайван байгаад байдаг хгүй. Ингээд зөөлхөн дуураад. Яасан та одоо яаж нэх ёо миний байдал гайгүй байна. Тэгээд тэрэнд хууртаал тэр хүлээсийн тайлангууд сувлагч асрагч нарыг алдаг гэдэг штэ. Амар. Сонирхолтой байна шүү. Сонирхолтой байна чинь. Тэ? Тэгээд тэр энэ нууцгай гэмшил, энэ нууцгай стресс дарамтыг бид нар боломжлох хэрэгтэй байхгүй юу? Ингээл нэг сүлээ авчсан хүн шиг нохоо шиг ингээ яваад байдаг хүмүүс байдаг шүү дээ. Түүний нүд рүү ихсэлж харддаггүй. Гүлэн бид нар боломжлох хэрэгтэй тий. Тэгэхээр юуг бол бас яг ингээд асууж зөрглөөг өгж байгаа байхгүй юу? Ингээ яваад тэр хүнд биш дээ 10 жил зөвлөгөө өгсөн гэдэг. Яа, за. Аз ч удаа ямар нэгэн гимзэм сэтгэлдээ нууцлж явдгийм байна гэж асуугаагүй гэж байгаа байхгүй. Амар. Тэгээд тийм нарийн мэдрэг байна шүү дээ. Тэр хүний зүгүүдийг яриулж хоорондоо 9 жорын юм ярилцж байсан. За. Тэгээд өөрт нь ингээ хоёр биенээ хуураад марлаад байгаа юм шиг эвгүй санагддаг байсан гэж байгаа Юнг. За. Илээч гэсэн Юнг тэр хүнээс юу ч асуухгүй твцсэн гэж байгаа. Тэгээд тэр твчиж 10 жил явсны үр дүнд тэр хүний бие сэтгэлийн байдал аажмаар мэдэгдэхүйд сайжирж ирсэн гэдэг. Тэгээд тэр хүн эцэст нь 10 жилийн дараа доктор Юнг та надаас миний эмзэг асуудлыг нэг ч удаа хөндөж асуухаагүй талархлаа. Тэр асуусан бол би хариулж үнэхээр чадахгүй. Тэгээд танаас зөвлөгөө авахаа зогсох байсан гэж хэлсэн гэдэг. Мэдсэн юм тий. Сонь багц?
Тэгээд тэр хүн бол ерөөсө хийсэн нүглөө өөрөө зориглож харж чадахгүй байсан байхгүй. Тэгээ Юнгтэй уулзаж хүнлэг дулаан харилцаа тогтоох замаар өөртөө итгэх итгэлээ сэргээн босгож өөрийгөө эрчим хүчээр сэлбэх амин хэрэгтэй байсан байгаа. Тийм байна. Амин хэрэгцээ байсан биз дээ. Тэгээ 10 жил ингэж зурласны эцэст ямар нүгэл хийснээ өөрөө Юнгд сайн дураараа илчилж хийх зориг зүрхтэй болсон гэж. Амар уу? Амар. Тэ? Гэхдээ ингээд сэтгэл зүйч нар үйлчлүүлэгчтэйгээ зөвлөгөө өгч байгаа болж удаан жил жүжиглэх ёстой гэсэн үг огтхонч биш ээ. Тийм ээ. Тэ? Зөвхөн тухайн нөхцөл тохиолдол шалтгаална гэдэг байна. Энэ чинь ийм онцгой тохиолдол байгаа байхгүй? Тийм байна. Зарим үед хориотой өрөө рүү орохоор барахгүй тэнд юу харснаа хэлэх шаардлагатай үе гарч ирнэ. Зарим үед бол хориотой өрөө рүү огтхон ч шагааж болохгүй. Тэ? Шагаасан бол огт хэлэхгүй гүрийж нууцлах үнэн гэж бас байдаг гэдэг. Санаа модон өөрийнхөө үүлийн лайг эдлхийг харсан хэн боловч болж хогч нь хүрдэх шангаа хүрдэг гэх мэтээр тавлахын оронд тэдний явдал өөрт падлигүй гэ өдөр холдхон зүйтэй гэдэг. Тийм ээ? Муу юм бол ингэж муугаар дуустгийг өөртөө сануулж авах хэрэгтэй. Тэдээс нэг сургууль хичээл авчлаа ч тийм үү. Тэгэл цааш явах хэрэгтэй байхгүй юу? Хүмүүс ингэж чаддгүйгээсээ болж муу ирээ халдварт өртдөг нь харамсалтай гэдэг. Тэр нэвтрүүлгийнхаа нэг гүнд нэг юм зоочоо нэг манайхан нэг сонхоод харандаа 100 гэдэг шиг нэг юм зоочол яваад юм гэсэн үг шүү дээ. Гэсэндээ гээл тэ. Окей. За ингээд өнөөдрийн хичээлдээ дуусах байлаа. Тийм. Ойлоо 9:30-аас эхлээд 1 цаг 10 минут тэртээ уншсан бай тий. Энэ дээр бол би яг тэнцвэртэй ханддаг юу гэхээр би Карл Юнгийн гүний сэтгүүл зүг ингээд хүмүүсээс нууцлаад чичрээд өөртөө ашигтай орлоготой байх талаас нь хардаггүй. Нэг талд бол яг надад мэдээж энэ сургалтаа хүмүүст явуулаад нэг жоохон орлого орох бол мэдээж сонирхолтой байгаа. Тодорхой хэмжээнд. Нөгөө талд бол энэс хамаагүй хавьгүй чухал юм байна. Юу гэхээр Карл Юнгийн сэтгүүл зүйч угаасаа ухаад барагдахгүй идэхгүй. Харин тийм. Тийм учраас энийг хүмүүсээс харамлж дарж суuna гэдэг бол бас тэнэг байхгүй. Бас тийм. Тийм учраас би энэ дээр яг тэнцвэртэй хандна. Хүрээд ирсэн шавнартаа чад чинийгээрээ өгнө. Тэр хүмүүс тэр авсан юмаа цаашаа юу болох вэ? Тэр өөрийнх нь явдал тийм үү? Би надад хараад баярлал сууж байна. Сая хичээлд ярьснаар бол тэр ингээд өөрийгөө дөвийлгэж хүмүүст одоо юу гэдэг хүмүүсийг өөрөөсөө хараат болгоход ийм буруу замаар ашиглах юм бол таархан. Энэ бол өөрт нь юм болохгүй. Тийм шүү дээ. Бүтээлчээр бүтээлчээр амьдралдаа хэрэгжүүлж чадж байгаа гэдгийг бол би шавнараас мэдээж явцсан донд ажиглана шүү дээ. Шүлэг бичих ном зураг зурх мурах гэснээр хөгжимтар зурх мурахаар жишээ авсан байсан шүү дээ тийм үү? Энд чинь ингээд өөртөө бүтэлж хандж байгаа байдал нь бүтээлч юм бол шууд зоос болдог гэдэг биш байхгүй юу? Тийм. Тэгэхээр нэг ийм хэдийн юм бас яг нэмж хэлье гэж бодлоо. За гоё ярьсан боллоо баярлалаа.